Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч гэр бүлийн гишүүн бүрийн төгс хэрэглээ Спирулина. Нэвтрүүлгийн хамтран хэрэгжүүлэгч шинжлэх ухааныг дэлгэрүүлэгч шинэ нэрэн олон улсын сургууль. Шинжлэх ухааны ертөнц X лабораторийн шинжээчдийг танилцуулж байна. Энэ бол Баяра, ахлах шинжээч. Тэр маш ажилсаг, тун завгүй байдаг хүнтэй. Баяра өдөр бүр хүүхдүүдийн мэдхийг хүссэн шинжлэх ухааны асуултанд хариулт өгөхийг хичээдэг. Харин энэ бол түүний үнэнч туслах бод. Туршилтууд дээр хаяа нэг бүтлгүүцдэг ч гэсэн хичээл зүтгэл гарган туршилтаа заавал амжилттай дуусгадаг хүү. Энэ бол хөгжилтэй сэргэлэн цовоо маргад. X лабораторийн хамгийн цэвэрч нимба шинжээч. Маргадын хажууд бохир зүйл байна гэж ярилтгүй шүү. Багийнхаа ариун цэврийн даргал гэсэн үг. Сайн байцгаана уу? Хүүхдүүдээ X лаборатори нэвтрүүлэгтээ 5 тоо морил. Өнөөдөр бид та бүхэндээ маш сонирхолтой туршилтуудыг бэлдсэн байгаа шүү. Баярааха. Энэ хайрцагын дотор юу байгаа юм бэ? Энэ хайрцагын дотор уу? Энэ хайрцагын дотор та нар юу байгаа гэж бодож байна хүүхдүүдээ? Энэ дотор ид шид байгаа. Ид шид гинэ. Хөөе, нэрээ ид шид байгаа. Хөөх, тийм үү? Ид шид ямар байдгийг хармаар байна. Баярааха. Та бид хоёрт хайрцагын дотор ямар ид шид байгааг харуулаач. Тэгвэл би та хоёрт олон үзэгч найзуудаа бүгдэнд нь харуулнаа. Тараа! Зүгээр л нэг хунцар аяг лаал байна шүү дээ. Хөөе, энэ одоо зүгээр хуунцар аяг лаа халдаж байгаа боловч жинхэнэ туршилтын үеэр ид шид болно гэж бодтолтой чи. Хөөх тийм үү. Тэгвэл хамтдаа туршилтаа эхлүүлье л да. Тэгвэл бүгдээрээ хамтдаа туршилтанд яг юу хэрэгтэйг харцгаая. Туршилтанд ажиглах зүйл. Цууны хүчил, хүнсний сод, амны халбаг, ховнцар аяг 2 ширхэг, лаа, чүдэнц. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэж хүүхдийн уурга тарих болон биеийн өсөлт хөгжлийг дэмждэг Спирулина. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч гэр бүлийн гишүүн бүрийн төгс хэрэглээ Спирулина. За хүүхдүүдээ нэвтрүүлэгт маань цууны хүчил чүдэн зорох учир заавалжгүй том хүнтэй хамтран туршилтаа хийгээрэй. Аюулгүй ажиллагааны дүрм. Нэгдүгээрт туршилтыг заавал багаараа том хүнтэй хамтран хийх. Хоёрдугаарт туршилт эхлэхийн өмнө нүдний шил бэлий өмсөх. Гуравдугаарт туршилтыг зааврын дагуу хийх. Дөрөвдүгээрт зөв дис дараалалтай нэгт нимба ажиллах. За, одоо харин гурлаа туршилтаа эхлэх үү. Тэгээ. За, үзэж хүүхдүүдээ бид нарыг дагаад хийгээрэй. Эхлээд нэг хуунцар аягтаа цууны хүчлээсээ 5 галбаг. Дараа нь хүнсний содоосоо 5 галбагыг хийгээрэй. За, маргадаа. Хүнсний содоосоо 5 галбагыг хийгээрэй. За, одоо дараа нь цууны хүчлээсээ 5 галбагыг маргадаа. Дахиад 5 галбагыг хийн шүү дээ. Хүүхдүүдээ та нар маш болгоомжтой байх хэрэгтэй шүү. Баярааха, аль халбаар нь хийх юм? Том халбаар нь мэдээж хийн шүү дээ маргадаа. Одоо харин хүүхдүүдээ дараа нь нөгөө хуунцар аягаа шууд дээр нь таглах хэрэгтэй шүү. Ингэж тагилсныхаа дараа нь лагаа асаах хэрэгтэй.
За ингээд бэлэн боллоо. Одоо харин бүгдээрээ ичидээ үздцгээе. За та хоёр бэлэн үү? Билээ. Та ичид үдээслээ. За харсан уу? Хөөх. Лаг үлээгээ гохот яг унтарч юм. Лаг үлээгээгүй. Бас дээрээс нь салхи гаргаагүй хахад лаа унтарчлаа гэж үдээ. Би та хоёрт хэлээвэ дээ. Ич шидгэж. Будаа. Баяраах биднэрийг хуураад байгаа юм болоо. Баяраахаа. Ерөөсөө би өөрөө хийж үзье. Тэгээд тэг маргада дүүлж хийгээд үз. Би та хоёрыг ерөөсөө хуураагүй. За. За дүүлж дахиад эндээ хүнсний соод уксус хоёроо нэмээд хийнэ гэсэн үг шүү дээ. За. За тэг. Тэгээ би нэг нь маш хурдан таглая заа ёо. За. Сончтой. За. Чиний маш сайн таглах хэрэгтэй шүү. Одоо маш болгоомжтой авах шүү маргадаа. За. За, хурдлаа. Хөөх. Үнэхээр унтарчлаа штий. Энэ үзэгдлийн тайлбарыг хэлээд өгөөч Баяраахаа. За тэгээ би танарт тайлбарлаад өгье заа юу. Цууны хүжил болон хүнсний соодыг холиход нүүрс хүчлийн хий ялгарх бөгөөд энэхүү хий нь агаараас хүнд учир бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн аягийг хазаалахад юулэгдэж байна. Цаан дээрх нүүрс хүчлийн хийг асгахад хүчил төрөгч авах боломжийг нь хаах учир лаа унтарна. Нүүрс хүчлийн хийнээс болоод лаа унтарсан юм бэ штэ. Тийм. Яг зөв, яг зөв. Хүй. Будаа. Маргадаа. Та сонсож байна уу? Шууд урж штий. Тийм байна. Шууж ирэж байгаа юм шиг сонсогдож шүү. Үзэж хөөгдөө те. Би дараачихын даршилтыг олчихлоо. Нэвтрүүлгийн ерөнхий эвент тэтгэгч гэр бүлийн гишүүн бүрэн төгсөрлөө Спролина. Нэвтрүүлгийн хамтран хэрэгжүүлэгч, шинжлэх ухааныг дэлгэрүүлэгч, шин нэрэн олон улсын сургууль. За, одоо бидний их туршилтын нэр бол торон доторх шуу гэдэг нэртэй. Хөөх. Үнэхээр сонирхолтой сонсогдож шүү. Хөөе. Та хоёр энэ талаар сонсч байсан уу? Шууны ясан дотор хөндөй байдаг болохоор их хөнгөн байдаг. Энэ тэдний нисэгт нь их нөлөөлдөг гэд. Мэдээж мэдлгүй яах юм бэ будаа. Шууны яс чинь хөнгөн байдаг болохоор хүсэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхэд илүү хэлбэр болдог байхгүй юу? Ойлгосноо? Одоо харин бүгдээрээ туршилтанд хэрэглэх зүйлсээ хамтдаа харцгаая. Туршилтанд ашиглах зүйл: картон цаас, хаж, мяндсан утас, харандаа, цаас цологч, өнгийн харандаа, скотч эсвэл цаасны цавуу. Найзуудаа, энэ туршилтанд хайж ашиглах учир аав ээж ах эгч нартайгаа хамтран игээрэй. Торон дотор сууж байгаа шуу зурх юм уу? Үгүй дээ будаа. Эхлээд бүгдээрээ туршилтаа эхлүүлье. Дараа нь хараарай заа юу. За. За одоо харин бүгдээрээ туршилтаа эхлүүлцгээе. Найзуудаа, 2 картон цаасаа ижил хэмжээтэй дугуй дүрс болгоно гэсэн үг шүү. Заавалчлаа. За, одоо энэ талд нь шуу зурна шүү заа ямаргадаа. За. Харин би энэ дээр нь тороо зурна. За босноо маргадаа. За.
Чи яасан гоё зурдаг юм бэ? Намайг хар та. Хөөх, нэрэл торон дотор шуугам шиг харагдаж шүү. Харин тий ууг нь л тусдаа зурсан мэт дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо харин би энэний учрыг та хоёрт тайлбарлаад өгье. За юу? Картон цаасны хоёр үзүүрт байгаа утсыг хоёр талаас нь эргүүлэхэд шувуу торон дотор байгаа юм шиг харагдаж байна. Энэ нь гэрлийн хуурмаг үзэгдэлтэй холбоотой. Гэрлийн хуурмаг үзэгдэл гэдэг нь харааны мэдрэмжинд нөлөөлөх бөгөөд хүний хараа ихэвчлэн харж байгаа зүйлийн аль нэг хэсэгт төвлөрдөг. Учир нь эргэн тойрны гэрлийн мэдээллийг орон зайн хэлбэрээр нэгэн зэрэг бүрэн хүлээж авч чаддгүйтэй холбоотой. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент төгсчээр дархлааг төгс тэтгэх дэлхийн номер 1 супер хүнс Спрулина. Хүүшээ та хоёр юу хийгээд байгаа юм бэ? Та хоёр юу хийгээд байгаа юм? Юу ч юу? Тэр юм мэдээгүй. Ааха, та хоёр тэгэхээр дахиад лабораторид хоол идсэн байх нэ? Юу яриад байгаа юм бэ? Тэр юу ч идээгүү маргата. Харал та. Тэр мантон бууз идээгүй шүү дээ. Хата. Та хоёрын над хэлж байгаа үг чинь та хоёрыг лабораторид мантон бууз идснийг чинь гэрчилж нотлоод байна шүү дээ. Алюмин салфетик аваад амаа ирч. Чи яаж мэдээд байгаа юм бэ маргата ер нь? Мэ буда. Хоёлоо нууцаар идсэн тийм ээ? За баярлаа. Харин битээр жоохон өлсөөд байсан юм аа. Уурлаагүй үстэй. Та хоёр дахиж лабораторид хоол идэхгүй шүү заа юу? За. За маргата битгий уурлалдаа тэхүү. Хоёр нь би чиний ер нь уураг гаргахны гой дуршид үзүүлэх үү? Энэ салфетикаар бишаад үнэн сонирхолтой дуршид хийж үзүүлээ тэхүү. Маргата. За. Харин гой сонирхолтой туршилт хийж үзүүлээ шүү. Манай үзэгч найзууд ч гэсэн үзнэ. Тэгэлгүй яах вэ маргата? Буда. Хоёулаа яста гой сонирхолтой дуршилт хийн үстэй. Тэгэлгүй яах вэ? За тэгвэл одоо бүгдээрээ дуршилтандаа хэрэг болох зүйлсээ харцгаая. Туршилтанд ашиглах зүйл. Шилэн сав, ус, ховмцар аяг 2 ширхэг, хүнсний будаг, амны цаас, шүдний чигчлөөр. За, одоо гуруулаа туршилтаа эхлэх үү? Тэгье. За, эхлээд том шилэн савнда усаа хий. Одоо харин усан дээрээсээ хүнсний будгийг хийгээд өгөөрэй. Тэгвэл илүү сонирхолтой болно шүү хөөтүүдээ. Харин дараа нь хоёр аяганда салфетикнасаа 2 ширхгийг аваад нэг нь базаад хийчихье. Дахиад нөгөөдгөт нь бас 2 ширхгийг аваад бас базаад хийчихье. Одоо харин энэ хоёрын аль нь норох бол аль нь норохгүй бол одоо бүгдээрээ харцгаая. За та хоёр билнэ үү? Билээ. За. Хөөх. Тэр аяганд салфетик нь норчсон байж тээ. Харин энэ аяган дах салфетик нь ороогүй байна. Хоёулангийн ижлэхэн усанд хийсэн байтал яагаад нэг нь ороод нөгөө нь ороогүй байгаа юм бэ? Яагаад юм болоо тийм ээ? За тэгвэл одоо бүгдээрээ туршилтанд хэрэглэсэн зүйлсээ эргэн нэг санацгаая. Шилэн сав, ус, ховмцар аяг 2 ширхэг, хүнсний будаг, амны цаас, шүдний чигчлөөр. Баяраа
Баярааха. Энэ туршилтанд энэ шүдний чигчлүүрээ ашиглаагүй шүү дээ. Тийм байхаа. Хэрэглэхгүй юм байж хэрэглэх зүйлс дотор яагаад байгаа юм болоо гайхаад байсан юм аа. Бид хоёр тэлэлгүй энэ савны ёроолыг энэ шүдний жигчлүүрээр цоолчихсан байхгүй юу? Ингээд цоолчихсан байсан юм уу? Гэхдээ Баярааха, энэ савны ёроолыг цоолсон нь савн живсэнтэй холбоотой гэж үү? Тэлгүй яах вэ маргадаа? За тэгвэл бид хоёрт энэний тухай тайлбарыг хэлье заа юу? Аягийг усанд дөрөх үед дотор нь шингэн орох гэж тэмүүлэх боловч доторх агаартай мөргөлдөнө. Агаар нь усны зүгээс ирэх шахалтыг эсэргүүцдэг. Харин аяганд нүх гаргасан учир нь ус нь агаарыг түргэн гаргаж аягийг дүүргэн амны цаасыг норглоо. Хүүхдүүдээ цоолсон хэсгэр нь агаар нь гарчихсан юм байх шүү дээ, тэ. Тэлгүй яах вэ будаа? Та хоёрт өнөөдөр туршилтууд таалагдсан уу? Маш их таалагдлаа. Тэгвэл бүгдээрээ хамтдаа судалж бүтээж тоглодог Bricks for Kids-ээ эхлүүлцгээе. Машин бол хүний бүтээсэн бүтээгдэхүүн. Манай эртний ихэнх үед түүнийг хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник гэхээсээ илүү ид шидтэй холбон тайлбарладаг байв. Анхны хөдөлгүүрт машин 2 дугуйтай байсан бөгөөд түүний дараагаар 3 дугуйтай болж 1886 онд өнөөгийн бидний өдөр тутамдаа ашигладаг 4 дугуйтай машин үүссэн байна. Дэлхийн хамгийн жижиг машиныг Peel Engineering компани үйлдвэрлэжээ. Нэг салхины шил арчигчтай, нэг гэрэлтэй энэ машины урт нь 134 см, өргөн нь 99 см, жин нь 59 кг бөгөөд дээд хурд нь ойролцоогоор 61 км/цаг хурдладаг ажээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Bricks for Kids. Бид судалж, бид бүтээж, бид тоглоно. Лего тоглоомоор маш олон зүйл хийхийг заадаг Bricks for Kids-ийн багш нартаа маш их баярлалаа. Баярааха. Би Bricks for Kids сургалтын төв дээр очиод олон гоё зүйл заалгасан. Тэн дээр бас бодож, сэтгэж тоглолтын байлээ. Тэлгүй яах вэ будаа? Баярааха. Удаа. Би ч гэсэн сурмаар л юм штэ. Та хоёр намайг дагуулад яваач. За тэгвэл бүгдээрээ хамт явцгаая заа юу? За тэгье. Хүүхдүүдээ өнөөдөр бид нүрс хүчлийн хийгээр лаг унтраасан. Мөн гэрэл ба биетийн харилцан үйлчлэлийг судалсан. Агаар нь усны зүгээс ирэх шахалтыг эсэргүүцдэг болохыг бид баталсан. Харин дараагийн туршилтан дээр илүү сонирхолтой зүйл хийхийг хүсвэл хэрийн даалгавартаа анхаарлаа хандуулаарай хүүхдүүдээ. Туршилтанд ашиглах зүйлс: хүрэн байцаа, хүнсний сод, сууны хүчил, хүйтэн ус, халуун ус, халбаг, ховнцор аяг, таван ширхэг, цайны шүлтүр, эсвэл марл. Туршилтанд ашиглах зүйлс: лууван, төмс, элсэн чихэр, йоджуулсан давс, талах, алим, овёс, хүнсний салфетик, йодын уусмал. Туршилтанд ашиглах зүйлс: ховнцор сарвал, жижиг амсартай шилэн сав, үслэг идэл, эсвэл носон оролт, хадаас, ус тосох сав, нэг удаагийн аяга, нэг ширхэг. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч гэр бүлийн гишүүн бүрийн төгс хэрэглээ Spirulina. Нэвтрүүлгийн хамтран хэрэгжүүлэгч, шинжлэх ухааныг дэлгэрүүлэгч Шинэ нэрэн олон улсын сургууль